Нэг гурав давхар. Тий. Танаас гаач. За хоёулаа тэгээд нөгөө алтан гэрэл дүүгийнхээ орлогоор хийж байгаа. Монгол ёс заншлихаа төдрүүлэгт орох нь шүү дээ. За тий. За. Та ч дараа кино тоглоё те. Тий, ажилтаа. За. За. За, амар сайхан. За, хаварч байна уу? За, хаварцаж байна уу? сайхан хаварч байна уу? За, уран бүтээлийн ажил Ямар гоё хаана ороод ирвэ? хайхаа. Хайхаа штэ. Миний ажлын өрөөндгөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад миний өрөөг орж очилсан. Жүжигчин алтан гэрэл ахтаа жүжигчин сэрмэдэгч хоёртой маш их баярлалаа. За, суу. Сайхан Ажлын өрөө гэсэн чинь чи юу музей? Музей байна штэ. Музей ч гэсэн ажил биш юм уу та тэгээд. Тий. Суугаад сайхан яриа өрнүүдээ сайхан сүйтэй цаа уунгаа сайхан. Ийм өрөөнд ажиллаа явуулж ирэх чинь бас дүүгээ төвчтэй хасах. Ямар гоё бэ те? Музей шиг. Тийм байна. За сайхан хаварч маань уран бүтээл өндрөө. өндөр. Тав үдээ. За, сайхан хаварч байна. Сайхан. Сайхан хаварч байна. Энэ тань ажлын өрөө юу? За, энэ дүүгийнх нь ажлын өрөө байгаа. Тэгээ миний ажлын өрөөнд гээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад Харин тий. Ажлын Би өрөө. ажлын өрөө гэхэд чинь одоо өөр өрөө л Музей шиг. байх юм болсон чинь юу музейд ороод ирвэ гэж бодлоо шүү дээ. Тийм ээ. Маш гоё. Надны ирлөө. Чинь байгаа. Бүр гоё. орж ирээгүй өссөн. За баярлалаа. Тэ бүр гоё болчихсон. За. Хаварчаа тарах нь хөө. Хаварч байна. Энэ хараа сэлбэртэй ширээмэрэ. Харин тийм ч Ийм ширээ байгаа. Монголын газрын зураг. Байгаагүй энийг Байгаагүй. Энэ самталч гэсэн. За, сайхан хаварч байна уу? Тарга сайхан хаварч байна. Ажил дээр уран бүтээлийн ажил Өө өндөр. данги сайхан. Одоо коронавирус гэж жоохон хавартаад ахшгүй шүү дээ. Одоо ийм болон Караоке хөтлөхгүй байна уу? тий. Караоке коронавирус болоод байна. Тэгээ ийм сайхан болох юм тий. Тий. За саяхан нэг самбо үгэнтэй рекламд орсон чинь хэрвээ чамайг хүн тамхилсан бол чи заавал гаргаж тамхинаас наваад тэгээд ингэж өгөхгүй чи Монгол ёсоо мэддэггүй юм гэсэн штэ. Яагаад гэсэн чинь сүүлийн залуучууд зүгээр ингэж хөрөнд ингэчгээд ингээ өгчдөг гинэ. Тэр зүгээр ингэж өнөрлээд ингэж өгж байгаа тохиолдол бол нөгөө оршуулга тий тэн дээр хүмүүс тамхилах юм бол Нэг тийм тоглоод авахгүй шүү дээ. зүгээр ингээд баярлаа гэж суулгаад өгөх ёстой юм. Зүгээр энгийн үед бол энийг заавал тамхины амталж үнэлж тэгээд энэний дутуу Хумсны тален дээрээ тавиад нэг бол чимхэж аваад. тий чимхэж аваад эсвэл хумсны тален дээр гээд өгдөг юм гэж шүү. Гчи маань хэлсэн зүйлийг маань одоо тэзвэз үзэгчд маань анхаарч авсан бахаа гэж бодож байна. Тэгээ миний мэдгч юу байх вэ? Надаас 3 ах самбынхаа буянгаар мэдж авлаа шүү дээ. Би бинээсээ сураал тийм ээ, ээж аваасаа сураал, эцэг өвгдөөсөө сураал. За дүүн бол энэ өрөөгөө одоо Монгол ёс заншил өв соёлыг харж тогтжуулсан байгаа. Тэгээд энэ өрөөгөө дуусаад одоо миний ажлын өрөөнд гэдэг нэвтрүүлгээд цэнхэр дэлгэцээрээ мөн хөрсөн олон сайхан жүжигчдэд одоо урилга өгдөг. Тэгээ энэ удаагийн урилга дээр нь одоо хоёр ах жүжигчин ах хоёрыг аварсан байгаа. Өмнө нь бол бас л олон сайхан жүжигчд, гавьяат жүжигчд, ардын жүжигчд гэдээ орж ирж Монгол ёс заншил өв соёлын талаар сайхан яриа өрнүүлсэн байгаа. Одоо хоёр ах эгч хоёрыг маань туулсан нас тоглосон кинонууд гэдэг одоо Монгол ёс заншил өв соёлын талаар хаана өсөж ямар мэрэгжилтэй ямар аймгийн хөө гэд Монгол ёс заншлын талаар сайхан яриа өрнүүлэх байхаа гэж бодож байна.
одоо манай цэгмэд ихчил эхлэх шүү дээ. Нас намбаа бодсон ч тэр туулсан амьдралаа бодоход энэ төрснөөс хойш далд давтсан энэ хугацаанд бол одоо имээ хөшин ээж энтертэл их баярлах юм да. Яагаад гэхээр тэд нар маань л ингээл хүүхэд насанд тэгж болохгүй ингэж болно. Тим юм цээртэй ийм юм одоо боломжийн гэдгийг ингэж ерөнхийдөө ингэж заагаад байхгүй мөртлөө амьдралын явцын дунд ингээд бид нарт ингээд яс заншил болгоо суулгацсан болохоор бас орж ирэл би тэр модон ховинг харлаа л да. Миний ямаа сааж исэн ховин байна. Тэг ямаа сааж исэн ховин харагдаж байна. Тэгээд Хэдэн настай да? 7 жижиг л 7 6-тай байхдаа би нэг 8 ямаа саадаг байсан. Аялал аймаг үлээ та. Завхан аймгийн Завхан мандал сум хөнгөн голын ирэг гэдэг чинь жинхэнэ элсэн дотор би бол бага байхдаа би ер нь 11 хүртэл гутал өмсч үзээгүй. Тий. Гутал байхгүй. Ягаад гэвэл говьд чинь нэг элсэн зундаа сайхан халуун дулаан болохоор тэгээд шавг төлдөг. За тэгээ зангуу хөл татах нь тэрийг авч хийчихэл тэгэл ер нь хөл сайртай л өсдөг. 1948 49 тийм ээ 50 он гэхэр чин зэрэг тэр ховинг одоо жишээ нь тэмээнд очиад модон жандан ховингаар усаа авдаг. Гэх мэтчлэн ингээд орж ирэхэд бол ингээл энэ чиний ажлын өрөө надад ямар гоё сэтгэл төрсөн гэхэд би нэг багтаа хэрэгжилж исэн юмнууд ингээд нүдэнд тусаа тийм ээ ээж аав эмэг өвгдийн минь хэрглэж исэн ташуур хазаар ногт бүх юм ингээд нүдний өмнө ингэнгүүтээ үнэхээр танаа энэ өрөөнд ганц бие биш өсөр хооч залуучууд ирж зочлоод сайхан яриа өрнүүлээ суух юм бол тэднэрт бас ямар нэгэн хэмжээгээр тэднэрт нэг тийм үлдэцтэй нөгөө нэг 1000 дахин ярихаар нэг удаа үз гэдэг штэ тэрнтэй адилхан үзээд гарахт л тэд нар за бид нар чинь ямар сайхан юм хэрэгэлдэг ард түмэн юм бэ? Бидний өвөг дээдс элен суланцууд маань одоо тэгээд тэнд ихтэл айргны хөхөр байж штт. Тий. Тэгэл энэний чинь хичнээн бүлдэг үлээ тийм ээ. Сугныхаа олчих. Тий, сугныхаа булчиргаа цочтол бүлэн тий. Гэх мэтчтэй ингээд бага нас танай өрөөнд орж ирэхэд дурсагдаад юугаараа баян бол төгөөрөө daйл нэгдэх шиг чи бол бит хоёрыг одоо яста юу баян одоо тэр Монголын бүх гоё юмараа дайлж ин да нүдийн минь бэлчээж дайлж ин үнэхээр сэтгэл хөдлөн байна. Тэгин чи их сэтгэл хөдлөхөр зэрэг хамаагүй юм ярьчих гээд идэг шүү. Ёо би нэг зүйлийг санаж байна л да. Гэхдээ тэр бол миний мэддэг дээч биш. Намайг бага байхад миний өгшөөж өглөө босоод хайрхан өнөөдөр хайрхан минь ясыг дагшин байх юм те хойсгнаад гэж хэлдэг байсан. А одоо цагт бол хангаа тэнгэр харааж байна. Ажаад байхад энэ өнөглөө ямар муухай өдөр вэ? Стопер гэл ингэ. Тэгэхээр тэр тоолонд миний хөшөө ээж бодогддог байхгүй. Миний хөшөө ээж надаа юуг сургасан гэхээр хангаа дэлхийгээ бити харааж. Тэр чин хэлгэнд юм. А тэрийг өгүүдээ бороо орж байгаа тэнгэр дуурахад хүртэл хай хайрхан гэж ингэж зөөлрүүлдэг. Тэгэхээр нөгөө цахилгаан цагж байгаа нь хүртэл багсаад байгаа юм шиг бага байхад надад бодогддог байсан. Энэ үүднээс аваад үзэхэд бидний өвөг дээдсүүд бол тэр байгальтайгаа зохицож амьдардаг байсан болохоор байгалаа хайрладаг, байгалаа харагддаг. Тэнгэр хангаатай хүртэл аашныхаа муухай гаргадаггүй. Тийм сайхан байсан. Танай өрөөнд орж ирэл энэ бүхнийг ярих сэтэл надад өрнөлөө л дээ. За баярлалаа. Тэгээд одоо цэгмэд ихчийн маань одоо телевиз үзэгчд маань хандахгүй байх. Олон сайхан дөрүүдийг бүтээж ирсэн. Бас мөн таны өөрийн чинь хүү одоо идрээтэй бас нэг уран бүтээл дээр бас хамтарч ажиллаж ирсэн. За ер нь бол Алтангэрэл ах маань одоо бас хаана Аялал аймагт хаана өсөж хүүхэд насаа хаана өнгөрөөж исэн яагаад жүжигчин болсон тэр талаараа сайхан телевиз үзэгчдээ сайхан яриа өрнүүлээч гэж бодож байна. Сэлэнг аймаг зүү хараад төрсөн. Тэгээд баганаас бол шоу бабрагт. Тэгээд хүүхэд нас 10 жил
Тэгээ уулгарал миний аав болоод аавын аав өвөө одоо ингээд өвгдээц бол өмнө говийн сэврээ баян морноор бүр тухайл. Тэгэхээр харьцангуй яг одоо дүүгийн өнөдөр урилгыг яваад энэ өрөөнд орж ирэхээр их тийм гоё хүндлэл төрж шүү. Нэг имэх гэх нь хайшаа тийм өөрөө ирэхгүй нэг хүндлэл нэг юм үзэж хараад адгуу хүн бол жаахан тайвшраад яруу санд руу ухаан бодол сайхан цэгцрээд сайхан амрын тамхит татангаа ингээл ойр зургийг хараад ингээл байж хар. Баггүй Монгол хүн л бол жишээ нь өөрөө ирэхгүй нөгөө урд эртний үед ийм одоо өндөр дээд үед амьдарч байгаагүй ч гэсэн одоо бидний цуснд байгаа ген биш тэр хөдөлдөг юм болоо өөрөө ирэхгүй нэг хүндлэх бахархах за одоо бишрэх сүслэх юу гэдэг. Эндээсээ ажлын өрөө би сая тэгээ бодож л л нэвтрүүлгийн нэр өөрөө ажлын өрөө байдаг. Бас нэрээч манай дүүгийн маань ажлын өрөө ингээл одоо энд одоо нэг Европын жишээ нэ алаа тийм ээ. Одоо барьж байгаа хувцал биш бол одоо миний өмсөж байгаа хувцал биш үү. Тэгтээ чи бас Монгол захтай шүү. Тэгэхээр ийм өрөөнд ороод ирсэн хүн бол хуудаг өмнөг хэрхэн ярьж өгүүлж байгааг энэ хоёр баатар хараач байгаа юм шиг. Харин ходлоо үнэн шинжээч байгаа юм шиг. Ходлоо ярих юм бол сайхан мэдэрээ гэдэг байгаа юм шиг. Гээд байгаа юм шиг. Баруунгаар коллеж инжин нь бол одоо Чингис хааны одоо 8 шаргаа алдаад 8 шаргаа хайж явж байхдаа танилцж байсан одоо 9 хүлэг баатрын маань хамгийн анхныхан жанжин боорч жанжин. За энэ зэв жанжин зүүн гар талынх нь болохоор одоо зэв жанжин. Одоо бас Чингис хааны маань одоо 4 хүлэг баатрын нэг аян дайнморж одоо торгуудаа гэдэг одоо харьяаных нь жанжин байсан. Чингис хааны маань аман үзүүнд маань сум харвж тэр цагаас хойш Чингис хааны маань бас хүлэг баатрыг нэгүүлчихсэн. Тэгээ одоо энэ хоёр баатрын маань одоо орж ирсэн зочин болгон маань асууж идэг. Орж ирсэн зочин болгонтой одоо танилцуулж идэг. Бид нар байтугай бидний одоо дээд Ахмад настан манай цэгмэдэгч маань за тэгээд буурлууд маань өсөж өндөөсөн яг ахуй орчин бол угаасаа л ийм л байсан байхгүй. Одоо бол харьцангуй мэдээж цаг үеэ дагаад энэ дөрвөлжин өрөөнд л байгаа болохоос биш дугуй тойрог хэмжээнд гэрийн хэмжээ Монгол гэрийн хэмжээ гэдэг тойрог хэмжээ гэдэг чинь өөрөө багтаамж сайтай хийгээд нөгөө хүмүүсийн сэтгэх нь улам их уужуу болж эхэлдэг юм байна л да. Тэгээ ийм орчинд өсөж өгдсөн улсууд чинь одооны залуучуудыг буруутгах арга байхгүй. Гэхдээ орчин нөхцөл ийм байгаа тохиолдолд тэртээ дөрвөө цуснд нь байгаа, генд нь байгаа юм сэрэгтэй бол маш амархан байдаг. Тийм учраас ийм орчинд одоо жишээ нь их чинь хэлдгээр залуучуудыг зочдыг аваад ирэх юм бол өөрөө ирэхгүй хүндлэн, биширлэн, үүнээс үүдэх нөгөө сэтгэл санаа төв болох энэ өрөөнд муухайг хэлцэхгүй байх. Дотор сэтгэл өөрөө ирэхгүй хэн чи битээ ингэрэ гэж хэлхийн эцсгүүгээр хэлүүлтгүүгээр өөрөө ариусгах тий ийм чинь өөрийн Монгол орчин гэдэг чинь бид дэлхийд тэртээ дөрвөө даяарч байгаа л гэдэг. Бидний их өмчлөх юм чинь энэ л байхгүй. Бидний их нэрлэх юм юм. Алтан гэрэл гэдэг хүн одоо эцгийг би Ёндон гэж хүний хүүхдэл бол төрсөн бол тэ дуурсах нэрийг эцгих дуурсах алдрыг одоо дуудах нэрийг эцгих дуурсах алдрыг өөрөө гэдэг шиг. Тэр алдрыг олж авахын тулд эцгийн нэрийг одоо муугаар хэлүүлж болохгүй. Би муу бол одоо хамт миний эцгийн нэр дуудагддаг учраас би сайн явах хэрэгтэй. Бид хэрвээ бигээс олуулаа болоод бид сайн явах юм бол Монгол гэдэг нэрийг гişөөх сайн явна. Тэгэд энэ ийм хавтгай ертөнц шиг болцсон ийм гариг дэлхий дээр чинь энэ нийгэм дээр чинь Монгол гэдэг орчныг Монгол гэдэг эдлэл хэрэглэл одоо би орж ирэл түрүү тэрийг хараа яасан хөөртмөр юм. Одоо аргал дүүрэн хөөрхөн шээзгий дүүрэн аргал. Тий шээзгий дүүрэн аргал гэж байгаа байхгүй юу? Арга савар хоёр. Тэгэхээр эн чинь л их чинь үнэр нь хүлэн байгаа. Тэр нэг хэлбэр хийж байгаа байдал майдлын чинь тэр нэг хүнийг нэг ямар тийм гоё тайван амгалан дүлгөн хийгээд. Тэгэхээр ийм юм дээр л үнэхээр биднүүсийн сэтгэл зүрхэнтэй тээж явж байгаа нандин имийг биет байгаа имийг одоо ховордсон тэр тутам ховордсон байгаа имийг нэг ажлынхаа өрөөнд цуглуулад ингээд аваад ирнэ гэдэг бол эрхэн дүүгийн хувьд бол одоо бахархуу штэ. Энэ бол нөгөө социализмын үеэр бол нөгөө иш босс
шинийг санаачилсан Бүтээл оновчтой санал туршлага. Одоо чи ингээл энэ ажлын өрөө улам туршлагажаал, улам нэмэгдээл, улам баяжигдаа сүүлдээ чамд янз бүрийн ийм санаа хүртэл төрж магадгүй. Зүгээр миний бодлоор ингээд яагаад энэ өрөөнд дандаа зочид хурж ирээд өөрснийхөө тухай ярих ч юм уу, өөрснийхөө бага насны тухай ярьдаг байсан бол залуучууд хүүхдүүд хурж ирээд чамаас асуугаад ахаа энэ хоёр баатар чинь ямар учиртай юм? Яагаад тэр үеийн баатарууд эндээ ийм төмөр ийм хамгаалалт хөөйг зүүдэх ёстой юм гэдгээд эргээд чи тэр хүүхдүүдэд юм хэлхийн тулд чи энэ зөвхөн ажлын өрөөнд цугласан бүх эд дагуурс бүхэн чинь амьлаад юм хэлээд чи аяг бол ноомоо гаргаж таарах гэдэг байгаа. Цаашлах юм бол тэр хүүхдүүд орж ирээд намайг баг байхад манай эмээ надад хамгийн анх ярьж өгсөн саран хөхөөний тууж надад ярьж өгөө. Зараа нь 108 гэлэнгийн үлгэр ярьж өгөөд тэгээд жангар тэгээд төг төмөн настай түнжин хүүгээд ингэж ярьж өгдөг байсныг би тухайн үед ерөөсө хид яриулж ойлгоно. Одоо эргээд өдийн насан дээр очсон байхтаа бол ягаад ч юм тэр миний суур хүмүүжлийг их тийм чи монгол шүл гэж хэлээд өгсөн юм шиг хамгийн тэр үлгэрээр дамжуулаад тэгэхээр энд хүүхдүүд суглаад ингээд үлгэр хэлэлцэж болохоор онцгой таалцж болохоор тийм ээ шагаа уралдуулж болохоор ерөөсөө энэ ширээн дээр болон шагаа нисэлж болохоор тэгэхээр чин энэ өрөө чин ингээд амьлаад ирэх жишээ нэ тий тэгэхээр яагаад тэгэхээр энэ өрөөний үр өгөөж гэвэл тэр хүүхдүүдэд ямар ч гэсэн тэнд нэг тийм гоё өрөө байсан ажлын өрөө гэж ярьжсэн тэр ах тэгсэн мөртлөө тэнд авсан тэр нөгөө нэг одоо нэг орчин үеийн хэлээр нэг кайф гэж ярьдаг үлээ те тэр сэтгэгдэл нь ингээл тэнд тоглосон шагаа тэнд сонссон үлгэр хоёр ерөөсө мартахгүй миний насан дээр ч мартахгүй байх жишээ нэ бас нэг сонин зүйлийг хэлье л да бага байхад ээж аауд хярамцаг гэж мэдүүлдэг байсан бид нарт зуны тож махны бараач харддаг. Одоо тэрийг яг бодитоор туулсан хүний эмгэн би одоо байхгүй юу. Зун магсаал байна бүр мах идэх юмсан гэхээр вэж идэнэ. Тэгжээд л нэг саахал тайлын нэг юм жирэмсэн мөдхөн одоо нярайлах гэж байгаа игч нярайлаад тэр сургаар борц махны өнөр нэртэн. Бошигон ор гიშгэ барьчаал тийшээ саахалт идэх ч ерөөсөө нэг автобусны бодлын л газар шүү дээ. Тэгэл тийшээгээ явна тэднийх нөгөө янжмаа их чинь ярайлсан эрэгтэй хөвгт гарсан гэвэл лавтай махтаал хийж байгаа гэл. Тэгэл ороод өстө тэр аргалтын шээзгийнх нь урталт ингээл бүгдээрээ ингээд нусаа гоожлол энэ заримынх нь нус нь эндээ ингээ гэсэн тэгэл юу нэ нусны алчаар байхгүй ш гараараа ингэсээр байтал энэ энэ чинь ингээд халтартцсан. Тэгэл ингээд зогсож जैन. Тэгэхээр тэр айлын өрхийн тэргүүлэгч хоол байдсан дараа нь ингээд бид нар зогсоол байна. 3-4 үлээ зогсоол байна. Тэгээ зогсож байгаа л тэр тогооны яриалд ин чинь хүүхдэд хоол өгтөө хүртэл халуун юм өгөхгүй. Тийм ухаантай байсан байгаа өгчүүд. Тэгэхээр одоо тэр тогооны яриал тэр хоол үлдсэн болохоор жоохон хөрцсөн байгаа шүү дээ. Тэгэнгүүт за гараа барьцгаа гэл тэг бүр хүнээс аваа сурцсан гэл гараа ингэж байгаа юм. Ингээ барьж байгаа. А гэтэл зарим нь болохоор ихээхэн авахгүй ингэж барьж байгаа юм. Ингэж барьж байгаа. Хоёуланг нийлүүлж. Тэгэхээр зэрэг ингэж барихаар зэрэг доошоо шүлэн гоожихгүй. Заавал ингэж бариулдаг. А ингэж барихаар бага оногдох гэдэг. Ингэж барихаар их оногдох гэдэг. Тэгээ нэр хүүхдийн ухаан гэж. Тэгээд тогооноос нэг юу халбаг шахуу тий одоо нэг хоол утгадаг халбагаар нэг ингэж хийж өгөөл нөгөөдхөө ерөөсө тэндээ гэж үдэл тэрний амт тэгэл масаа гарчиж байгаа. Тэгэл нөгөө өрөм цагаа идээл намар нөгөө өвлийнхээ шиг бэлдээд мал төхөрдөг тэр үеэр нэг өдөр нэг масаа гарна. Гэхдээ л бид нарт одоо богтос хавиргал оногдсон шүү дээ. За заримдаа бол томчууд бол ингээд мах идсэн ч гэсэн ингээд хэрчиж өгөөд нэг хавирга өгөөд ингэн өгөхөөс тэгэл эднэр яагаад ингээд их идээд бид нарт яагаад үгүйдээ хоньны толгой идлэх чинь л тагнаа минийхөө гэл надад одоо эмэгтэй хөвгтөд л уран болоорой минийхөө
хөшөөж тагнаа идэхээр уран болдгийм гэс тэгдээ минийхөө. Чи юм ойж чадахгүй байгаа шүү дээ. Одоо чи тэр хоны холбоо заагаад ихс ойж чадахгүй л хэлээ. Энийг ид маргааш сурна шүү гэж яг жишээний. Сэр чандлаа гэх сэрэнд одоо бол хайж байгаа шүү дээ. Шилгээд нэг юм шар юм байгаа шүү дээ. Тэрий чинь ингээд цуулаад ингээд гэдэг. Миний үед ходоод их сайн болдгийг миний үед тэгээд идүүлчихнэ. Ингээд яриад байвал ингээд бага байхад ингээд дотор махыг хідүүлдэг байсан. Дотор мах хідүүлдэг байсан. Чанартай тэр юу одоо тэд нар л томчууд өөрсөндөө ирч хүч авахын тулд тэр сайхан баг бөхөөрөлддөг одоо удамд бөхөөрөлддөг хүн байх юм бол тэрэндээ ахиу одоо өвчүү сайхан махуудын чанжигч жишээний ингээд их ёс эренб дараатай зүгээр нэг 8 настай 7 настай ч юм уу 10 настай айлын ирэх хүүхд би өвчөө иднэ гэж ингээд байх юм бол тэрэнд хөссөн зоргоор нь өвчөө өгөхгүй олдохчгүй бүр нам тэгээд яагаад баг байхдаа их тийм дотор мах голдуу хямцагтай шарбудаа идэж байсан энэ бүхэн чинь ингээд одоо энэ 70 гарцсан насан дээр яагаад янз бүрийн өвчин хайж байхгүй. Яагаад одоо ингээд амд өрн шүдтэй ингээд байна уу гэхээр багтаа энэ харуулъя чинь. Одоо цагт чи ингээд хорхон харуулгаа чихэр хийгээд байна. Үгүй ээ. Миний үед чинь чихэр ховор юм. Цагаан сараар одоо томчуудад ингээд нэг юм оройн даавуу гэж ярьдаг юм да. Ийм ямар ч хамаагүй даавуун дээр зарим нь даавууч байхгүй нэг улбаавн дээр 3 яотон тэр тоон хүртэл учиртай байх нь шүү дээ. 3, 6, 9. Хизээч 4 биш, 5 биш. Тэгээ 3 яотон тавиад бэлэг. Яагаад гэвэл 47, 48, 50 онд тэр чинь юм их хоор байсан. Тэр яотон чихэр бол одоо тэр сэрэл кинонд байдаг чинь нэг ингээд голоо чихрийг ингээд нөгөө идчихээ цаасын нэвгээд ингэж байгаа сэрэлт дээр яадаг үлээ. Яг л тийм л үе байсан үеийг би ингээд туулсан болохоор түрүү орж ирээ тэр юу шэзгийтэй аргалыг харангуйта уржидрахын миний сонссон нэг сонин юм байгаа юм л да. Японы эрдэмтэд энэ манай Монгол аргалыг судлаад хүч шиг ингээд тасалгаанд өнөртдөг. Гэтэл энэ манай Монгол малын аргал мал юу иддэг вүлээ ойлгомжтой шүү дээ. Дотор мах идэх гэдэг чинь тэр малын идсэн ургамлыг л бид нар бас дамжуулаад идэж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр аргалын утаан дээр бас тансаг их бодисод байдаг юм байна. Одоо тэр яг л тэр аргалын тэр нэг малын юу ялгадас үнэртэй байхгүй гин ингээд дараад гаргасан юмаа өвөр Монголоор явуулсан байна. Уржтар телевизээр ярьж илээ. Тэгэд өвөр Монголд тэрийг одоо ингээд бүр үйлдвэрлээд хөдөлтөнд гаргацсан. Ер нь бол одоо аргал төлсөн айлд хоногтол одоо аргал төлсөн айлд орохдол аргалын утаа үнэртэй их сайхан байдаг. Би ч гэсэн гэртээ одоо хаяа одоо аргал адууны хомоол сайхан өөгүүлээ дээр нь арцгаан сайхан давхар хийгээд өөглөх дээр сайхан арцгаан адууны хомоолээ одоо өөгөл үнэрэн сайхан болдог. Гэрийн жавар үргээдэг, муу юмыг олдуулж идэг. Ингээд бодохоор ер нь бол 5% шүү малаас хаях зүйл гэж юу байдгүй. Одоо жишээ нь хэд одоо толгой ширийн хуухлаад идчихэж байна. Гидсийн одоо чанаад идчихэж байна. Махын чанаад хоолунд хийгээд идчихэж байна. Нэхий ширийн одоо дээр үед нэхийний үйлдвэргээд арх ширний үйлдвэр гэж байсан. Хэрэглээд гутал аваад өмсчихэж байна. За ингээд хамгийн сүүлд нь баас шээс гэж ярддаг аргал түлээ болгоод түлчиж байна. Тэгэхээр 5% шүү малаас хаях зүйл гэж юу нь бол байхгүй юм байна гэдгээр монголчууд бүгд мэдж байгаа. Байглаасаа нөгөө дархлаа авчиж байгаа хөө нөгөө байглаасаа дархлаа 5% шүү малаараа тий гараад дамжуулаад. Сая тэр японочууд ингэж ихц дурдснаас энэ одооны хүүхдүүд ихэнх нь ургамлын арчлалтай болоод байна. Тэгэнгүүт японочууд ч гэсэн бас нэг ургамлын арчлал мэрчлээ болдог юм да. Тэгэнгүүт харшлын эсрэг юм гээд тэгээд царцааны бэлдмэл гээд ингээд яриа яваад исэн чинь сүүлдээ энэ ер нь монголчуудын тэр нэг аргалыг утаа гэдэг чинь аргалын утаан дотор ч өөрөө нэг устгах өчнийн түн явж идэг. А дээрээс нь 100 хэдэн монголчууд одоог бодвол энэ харшил нь хизээнээс эхэлсэн бэ гэж судлаад үзсэн чинь
Ялангуяа 90-ад оноос хойш буюу хотчил төрүүлснээс хойш. Хотчил ч манай чи эрчимтэй өгдөхгүй. А тэрнээс өмнө гэсэн чинь ургамлын харшил бол ерөөсөө байдгүй гэж. Яадгүй гэсэн чинь стэд рүү хөдөө авах 5 хантай гэрт төрөөд малын бууц, хөрзөн, тэгээ бууцны үнэр, хөрзөнгийн үнэр гэдэг бол тэр баяглаасаа ялгарч байгаа малын одоо тэр нэг бууц хөрзөнгөөс ялгарч байгаа үнэр өөрөө биед нь дархлаа үсгчдэг байж. Дархлаа үсг. Тийм учраас одоо өөрөө хүн баяглаа амтан байж баяглаасаа харшил авна гэж түүхэнд байхгүй маа. Харин баяглаасаа харшилын ургамлын харшил аваад байгаа нь болохоор суурин иргэн шил Батноттой шингэсний баталгаа нь болж сөрөг одоо жишээ реакц үзүүлж байна. Тэгэхээр одоо ялангуяа би нэг залуучууд тэндэг мэд хүүхдүүдэд хэлээд хүүхэд нэлэх хүүхдтэй болох хүүхдүүдэд ч хэлж болох юм бол малын хаяанд хөдөө тэндэг мэдээ өвөө эмээ ах дүү нар байвал 7 хоног болчих, сар хоног болчих. Хүүхэд чинь насан туршдаа ямар нэгэн нарны болоод, ургамлын болоод их тийм юу авахгүй нь шүү дээ. Харшилгүй өсөх юм. Тэгэл одоо тэр нь харшлыг эмчлэх гээл ямар үнэтэй юм тэр антибиотикоор бөмбөгдөв. Нөгөө антибиотикийг уусан бие махбод нь эсрэг нөгөө урвал үзүүлж бас дахиад нэг хотоод үзээр өвдөх хавдах ч гэх юм ийм болоод байдаг. Тэгэхээр биднүүсийн энэ нэг Монгол ах уу эндээс үүдэл бид гурав яриа ингээл явж байхдаа энэ Монгол ах уу нүүдэлчин иргэн шил гэдэг бол дэлхийд хамгийн сүүлчийн нүүдэлчид мөртлөө ямар их тэр эрдэм мэдлэг хүн нөгөө байгальтайгаа ойрхон байх юмыг бид гээгээд суурин иргэн шил рүү хот руу тэмүүлээд байгаа юм бэ. Тэгэхээр энэ чинь гээгдэж байгаа нүүдлийн соёл иргэн шилээс өвгдөөс өвдгээс энэ газар нутагтэр бол судалж таньж мэдхийн энэ насандаа гүйцэхээ аргагүй асар их эрдэм мэдлэг уур ухаан туршлага альбан маялыг тийм айхтар том дархлаагаа биднээс бас гээгээд өөр тийшээ алхаад байгаа юм шиг үстэл гэж заримдаа бол бодогдоод байдаг шин. Тий. Ер нь бол монголчууд манад ер нь бол одоо 5 шүү малтайгаа явах юм бол одоо эрүүл өвчин зовлонгоо өр ширгүү байна гэсэн үг. Ер нь бол одоо ингээд одоо орж ирсэн зочин болгоотойгоо одоо дэлхийд даяарын тархаад байгаа энэ тахал өвчин гэдэг одоо корона гэдэг өвчнөөс одоо монголчууд манаас бас тусахгүй байгаа нь бас нэг монголчуудын манаас дээд тэнгэрээс арсан хувь заяа юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Монголын бүтээгдэхүүнүүд гэж байна. Одоо чацарган буцалгаа дуух тэр нь ямар их дархлаа яах вэ? Арц чанаа дуух. Адууны махан дотор арц хийгээд шөлтөө хоолнд ирэхэд ямар их дархлаа сэргээх вэ? Тийм учраас бол монголчууд маань ер нь корона гэдэг өвчтөйг тусахгүй байгаа. Тийм болохоор хүмүүс энийг бас мэдээд айл болгоо одоо өргөө гэртээ одоо арцгаан адууны хомоол аргал уугуулж муу өвчний жаврыг үргэж байна. Муу өвчнийг холдуулж байгаа. Энэ болохоор одоо ингэж байгаа монголчууд маань бол энэ муу өвчнөөс холоор байх байхаа гэж бодож байгаа. Бас миний нэг эмзэгэлдэг зүйлүүдийн нэг бол одоо бас Монгол ёс жаншил бас байдаг. Мэдлэх ёс, хүндлэх ёс гэж үүдэг. Хүнийг хүндэлж байж хүнээр хүндлүүлдэг, хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулдаг гэж байдаг. Одоо сүүлийн залуучуудыг ч гэсэн харахад одоо би ч гэсэн ер нь би ч бас найзуудтайгаа харахад сонин сайхан юу байна арайч хай гэж хэлдэг ба одоогийн залуучууд хүүхдүүд бол хай сонин сайхан юу байна. Би бол бас одоо сүүлийн үед өөрийгөө засаад бас сайн байна уу, сайхан аварж иж байна уу, сайхан амарч иж байна уу гэдгийг сураад байгаа штэ. Нас ахаад эгч жоо одоо 40 хүрж байгаа болох төрч бас мэдлэх ёсоо бас хүндэлж байгаа. Тийм учраас одоо залуучуудыг хараад хад бол ерөнхийдөө Европ тал руугаа орсон англи талаар мэдлээд Монгол ёс заншлаа мэдлэх ёсоо алдаад байгаад нь бас нэг эмзэглээд байгаа зүйлүүдийн бас нэг миний бас нэг зориг бас бодож явдаг зүйлийн нэг бол одоо бие засчаар гэрээ засчаар төрөө зас гэдэгтэй адилхан. Би бол одоо бас өөрийгөө бас бие засах те бие заснаа гэдэг нь өөрөө бас боловсрч сурчаад тэгээ дараад нь өөрийнхөө гэр орныг сайхан болгочоод тэгээ дараад нь бас энэ сайхан олон жүжигчин ах эгчдэрээс өшөө олон сайхан олон хүмүүсээс бас мэдлэг авахын тулд суралцж байгаа гэсэн үг. Тэрчээд ер нь бол яг энэ өргөө энэ өөрийнхөө өргөө амьдрдаг өргөө болон энэ ажлынхаа өргөө бас сайхан болгочоод боловсруулад бас та нараасаа юм сурах гад сурсан юмаа бас хэдэн жилийн дараа хойч үеийнхээ залуучуудад бас сурах бах гэж бодож байгаа. За ер нь бол би бас их сониуч
хүүхдээс зүүн совинтой зүүд их зүүдэлдэг. Тэгээ хүүхэд байгаасаа л ер нь бол Монгол кино, хуучны Монгол кинонуудыг их үзэх дуртай. Яг хоо солонгос кино, Европын кинонууд одоо сонирхож үзэн л дээ. Гэхдээ үзэхдээ бол ер нь бол манай одоо ихнэр ч гэсэн одоо анх надтай танилцаа сууж явахдаа л ерөөхдөө бас гэрэлүүлж явахдаа л одоо л сурцсан мэддэг болцож гэдэг ч юм уу тийм. Монгол кино гарч ивэл би заавал монгол киногоо үздэг. Хуучны одоо түүхэн монгол кинонууд их ба шүү дээ. Одоо хэд дахин үзсэн ч одоо гард магнагаад бүхийн тухай, цэц магнагаад ном сумын тухай, тод магнагаад морины тухай, тэгээд мантгаа цэцэн хатан тонголог тамиргаар одоо түүхэнд одоо монголчууд ганцхан надтаач биш Монголын одоо бүх үзэгчдэлд тэрийг үздэг баг. Одоо хоньны найргаар одоо кино байна. Одоо хоёр мундаг жүжигчин тоглосон одоо малын бэлчээрийнхаа талаар одоо нэг өвгөн дээрнгүүтэл манай л одоо хоньны доголь гарсан байна. Гэхээр одоо нэгнийхээ бэлчээрийг хамгаалаад нүүлгэхийн төлөө бас тэгж худлаа ярьж өвчин зовлон гаргалаа гээл. Тэгэхээр ноолороо авахгүй одоо хэдий цагт ноолороо авах уу? Эрт авчих юм бол ноолороо хонь ямаанууд нь бороо шуурганд үхчихнэ гэдэг тий. Өвөлдөө хавартаа өнтөө сарган оруулчаад зуны цагта хонио доглуулаа суужлаа гэдэг одоо тэр нэг өвгөн үрдээд халуун зунаар хонь хүлээ сууж идэг хүүтэн бороонд гэдэг ярьж идэг. Тийм учраас энэ одоо түүхэн кинонууд маань тэр ёсод хүндлэд, ёс, жаншир, өв соёл бас тэр тухайн үеийн ахуйн амьдралыг харуулж ирсэн учраас ядж байгаад одоо тэр кино маань бас айгүй мундаг одоо хайлсан дээр буусан гэдэг ч юм уу те тэр одоо 60-70 одоо 30-40 жил болсон 60-70-аад онд хийгдсэн кинонууд одоо хүртэл ингээд цэнхэр дэлгэцээрээ мөнхрөөд гарч идэг. Тэр кино бүрэн бүтэн дээрээс нь тэр болон жүжигчд маань одоо Тэнгэрийн орондоо очсон ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ мөнхрөөд гарсан сургаал хойч үедээ таниулж байгаа учраас одоо энэ хуучны энэ кинонуудаа бас сэргээгээд өвшөө гаргаж ивэл Монгол ёс шиншил өв соёл маань үлднэ гэж миний хувьд л боддتي. За ер нь бол тэгэхээр одоо энэ цэгмэдэгч маань одоо бас нэг дүр бүтээж ирсэн одоо нэг өндөр ээж гэдэг кино байдаг. Тэр кинон дээр бол одоо нэг сайхан настай хүүгээ цэргээ албанд явуулж агаад дайнд алдсан нэг хоёр хөгшины тухай гардаг. Тэгээд тэр хүүгээ санагалзаа тэр зам дээр одоо хүүгээ тосож хүлээсэн ээжийн сэтгэл. Тэгээд тэр ээжийн сэтгэл нь ямар вэ гэхээр өөр хүний хүүхдийг өөрийнхөө хүүхд шиг бодож одоо тэр орж ирж байгаа жолоочдрыг өөрийнхөө төрсөн хүүхд шиг хүндэлж явж байгаа. Сайхан хоол цайгаар дайлаар гаргаж байгаа. Мөн нөгөө талаас танихгүй хүүхдүүд нь өөрийнхөө төрсөн ээж шиг бодсон. Улаанбаатар хотод очиод авчрангууд нь өөрийнхөө ээж шиг кино үзүүлж, цэрэг үзүүлж, гэр орноороо булаацалдаж хонуулж, ээжийг гэртээ хонуулна гэдэг. Ямар сандаа ээж муухай харж байна. Архи уухгүй гэдэг тавьж идэг. Энэ ёс жаншир хүндлэх. Тэгэхээр тэр киноны утга агуулга нь агуу зүйл. Тийм болох дээр ер нь бол одоо тэр үед орж ирсэн айл одоо сайхан нээлттэй байсан гэсэн үг. Ер нь бол хэр барагта гэр орноо чойжилдгүү онгорхоо орхиод малдаа явхад онгорхоо орхио явхад бараг дараачиж очин маань ирээд одоо тэр айл эзэн байхгүйсэн ч гэсэн галын түлээ цайган чанчаад өөрөө цай уучаад явхад малаасаа ирэхэд цайн чансан гэрэн дулаахан байж издэг байсан гэж манай эмээ өвөнөр ярьж байна. Танаас өөр гэрээ цойжилдаг байсан уу? Үгүй шүү дээ. Чоожлох нь үтгээл хаалгыг уйдагчгүй. Тэг яагаад тэгэхээр сумын төвийнхэн бүгдээрээ бие биенийгээ мэдэх юм чинь. Бараг бие биенийхээ гэрт юу байдгийг мэдэх юм. Сумын төвдөө чоожлохгүй байгаа юм тий? Сумын төвд ч чоожлохгүй. Тэг чинь 50 хэд он шүү дээ. Тий сумын захиргаа, сумын сургууль би нэг сони юмыг сандгийн намайг баг байхад бурхан шашны тухай асуудал их сөрөг үр дагавартай байлаа шүү дээ. Уулын агуу энтерт бурхан тэр авчид нууц. Тэгээ одоо майдэр бурханы зурмал бурхан жаазанд манай удмын бурхан байгаа л да. Тэгээд тэр бурхан нэг ил гараал, нэг далд ороод, авдранд ороод байдгийн очрыг би одоо ойлгож байгаа юм. Сүүл залуу байхдаа ч ойлгож ийм учиртай. Тэгээ хүүхэд байхад ингэдэг байхгүй. Хөгшөө ээж тогоо нэрээл тэгэл данханд 3 битаанд за тэгээ модон жанданд ингээл таглаж байгаа л жоорлол гэдгийг надад яах гэж байгаа юм бол таа л гэж идэл
тэр нутгийн бас бүр холоос ирсэн одоо миний бодоход хэсгийн төлөөлөгч байсан байж магадгүй огт урд өмнө үзээгүй тийм ийм юу хувцастай Монгол биш хувцастай цэрэг хувцастай энэ хүн ирээд найрлж байгаа юм. Тэд нар чи ингээд дуулаад манай хөгшөөж олмон үгүй далаа гэж ерөөсө зүгээр тас хитл ингээд дуулаад тэгээ нөгөө хүүхэд ингээд орж гараал ингээд хөгшөөжсээ нэг масуухаа савааг өтөх үед нөгөө Монгол архи чинь усал юм байх гэж удаад андуураад утсан би дөрөвтэй байхдаа согтож үзсэн шүү дээ. Ваа тэр голын харц руу давхиж ороод залуу ээж залуу аав хоёр хааваа энэ гэж хаадалцаад тэгээд тэр энийг яах гэж би ярьж байгаа нөхөр зэрэг тэр бурхан тэр хүмүүсийг найрлж яхад баггүй авдранд орцсон хоймрын авдранд орцсон байхгүй тэгээд тэр найрлсан хүмүүс явснаас 1-2 хоногийн хойно бурхан илгараад ирсэн. Тэгэхээр хөгшин ээж тэр бурханыг уулан давж чигээгүй гэхдээ нуугаад исэн байх нь шүү дээ. Тэр ямар ч нэг юмаа нэгжүүлэхгүй хэмжээнд л тэгэл нэг тоогоо нэрэл ох мохоор ох архиараа тэд нарыг жаахан дайлал ингэ шуугуулж байгаа л малынхаа шимээр дайлал. Тэгэл явуулцдаг. Тэгээд эргээд бодоход хөгшин ээж минь амьд сэрэн багтай миний дэргэд байсан тэр зүгээр л ингээл ах ойдаа ингээл өглөө үхрээс ах гал 4 цагт босч байгаа энэ бүхэн л тэгдэм байна, хүмүүждэг юм байна. Энэ л бол хүмүүжил юм байна. За ингээд миний ажлын өрөөнд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад миний ажлын өрөөг орж очирсан хоёр жүжигчин ах эгч хоёртаа маш их баярлалаа. Тэгээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэж олон сайхан кинонууд, олон сайхан уран бүтээлүүдийг хийж яваарай гэж хоёр ах эгч хоёртаа юроо. За их баярлалаа. Яг ингээд ярих хорхоо гоцгоноод байж итэл яасан цагаас хурдан өнгөрч байна. Би нэг л юм ярих гэдэг л да. Ингээд дүүгийн ажлын өрөө үнэхээр сэтгэлд их таалагдж их хүндлэл төрж. Тэгэд ингээд орж ирэнгүүт тэрний алтан саяын бат төрийн талбай маань байж байгаа. Тэр дээр хөл цаан туг маань байж байгаа. Эзэн богдын маань хөрөг ингээд тэгэд энэ дээрээс авахлаад нэг сүүлийн үед манай залуучууд гэлтгүү нас тогтсон миний үеийн их хүртэл нэг тийм гажуудал байгаад байна. Наадан болохоор л учир зүггүй машин дээр төрийн талбай байгаа юм. Наадмаас бусад өдөр бол төрийн талбай сургаггүй гэх юм. Сургаггүй. Гэтэл өнөө мө хужаа мужаа гэдэг хятадынхаа төрийн талбай болохоор хүн бүгд мэднэ. Жасвалгаан дээр ингээд тойрог том гушуутай тийм ээ байдаг. Өөртөөхөн төрийн талбайг болохоор хүүхдэд тайлбарлаж мэдтгүү тэр байтугай гэрт нь төрийн талбай байдаг. Гадагшаа явхад хаа очиж тэр Европт байна уу, Солонгост байна уу, ганцаараа аль өрөө хөлсөлж байна уу, Подвалд байна уу, хаана яаж амьдарч байгаа ямар ч Монгол хүний гэрийнх нь хойморт төрийн талбай том жижиг хэмжээнд хамаагахгүйгээр төрийн талбай нь хатгаа тавьж байдаг байна. Тэгсэн мэтлээ Монголд ороод ирэхэд гэрт нь байдаг. Тэгэхээр энэ төрийн талбай гэдэг энэ хамгийн ариун сүлжээтэй юм аа. Энэ нэг наадмаар л машина гангруулах ёстой. Наадмаар л би Монгол хүн гэдэг энэ нэг сонин бахаргал омгшлоо болоод өдөр болгоныхаа байнгын ажил дээр одоо дүүшиг байнгын одоо гэр орондоо ингээд төрийн талбайгаа ингээ мандуулаад тэгэхээр чинь бид бүгдийн хүн болгон ингэж чадвас улс даяараа хиймэрнэ өөртөө тэрдэргүүс хэрэгдэж байгаа тийм ээ омгшлын цагаан сар ч юм уу тий нөө наадан болох дээр үндэснийхээ хувцас өмсөөрэ тугаа яадаг. Бусад үед бол тэгэл нөгөө төрийн талбайнаахгүй үндэсний хувцас нь байхгүй. Хамгийн эмгэлтэй наадам дуусаад явж хахад наадамчдын хөлд өнөө машинаараа гойж исэн төрийн талбай нь хоглоо гişгдээ явж байгаа байхгүй. Тэр нь л энэ бол яаж наадаад байгаа хэрэггүй те. Эн чинь Монгол төр баяр. Монгол төрийн баяр гэхгүй. Миний бодлоор бол энэ Монгол сэтгэлгээ хэдийд хүний ингээд мах цуснд ингэж шингэж орж суудгийн бэхээр одоо Европт их олон жил одоо Америкт ч гэсэн хүмүүс байна шүү дээ. Эх орноо маш их санаад хүний нутагт амь зууж 5 төгрөг олж ч гэдэм үү тэгж байгаа үед Монголд сонсохоор уярдаг эх орон бодогддгийн учир нь тэнд бол одоо аргалын утаа үнэрлсэн хүн бол ерөөсөө тэгэл төрсөн нутгаараа яарах жишээний би бас Европт 15 жил болсон Польшд бидний энэ Монгол заншил Монгол ахуй дотор л бидний соёл нь яваад байгааг л бид нэр үнэхээр анзаарахгүй. Тэр Америкийн тэр гоё, тэр топ модель гоё, тэр тийм тэр
Тэр мебель гоё гэдэг. Одоо өнөөдөр ингээд энд орж ирээд энийг харахаар бүр нэрээ хайр өргөр байгаа. бүр хайр гэртээ захиалж тавьмаар юм шиг. Одоо гэртээ байгаа юмудаа гаргаж чулуучвар юм шиг тийм сэтгэл төрж штэ. Үгүй ямар юм аяж баярлалаа. Сайхан яриа. За ингээд миний ажлын өрөөнд одоо нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад ажлын өрөөгөө маань очилсон жүжигчин ах эгч хоёртой маш их баярлалаа. Тэгээд энэ телевиз үзэгчтэй одоо бас сайхан хүүхэд цэгмэд жүжигчин цэгмэд эгч маань сайхан хүүхэд насаа бас Монгол ёс жаншлаа тэр үеийн хүүхдүүд ямар байсан талаар сайхан яриа өрнүүллээ. Телевиз үзэгчид маань бас цэгмэд эгч маань бас жүжигчин Алтан гэрэл ах хоёрын маань хүүхэд нас яаж өнгөрсөн ямар хөө амьдрал туулж ирснийг бас телевиз үзэгчид маань сайхан сонссон бахаа гэж бодож байна. Тэгээ энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөө. Тэгээ нэвтрүүлэг маань ерөөхдөө